Сайн байцгаана уу? Бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Филиппин улсын Сибу хотод байрлалтай Саялла олон улсын англи хэлний сургуулиас та бүхэндээ өдрийн мэндийг хүргэж байна. За өнөөдөр би ээлжид лайва нэг Саялла сургуульд ашиглагддаг ном сурах бичгийн талаар товчхон мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлдсэн байгаа. За сэдвтэй холбоотой асуулт болоод Филиппинд хэрхэн яаж суралцах вэ? Хэм зардлаар ганцаарчлсан хөтөлбөрөөр хэрхэн яаж англи хэлийг хурдан хугацаанд сурах вэ? Талаар мэдээлэл та бүхэн комент хэсгээр асуух боломжтой байгаа шүү. За ном сурах бичгээ танилцуулахаас өмнө та бүхэндээ хэрхэн яаж яг ном сурах бичгийг хуваарлж өгдөг вэ? Хөтөлбөрийг гаргаж өгдөг вэ талаар товчхон та бүхэндээ хэлж өгье. За ерөнхийдөө сургуультай ирээд та яг сурахаар ирээд ном сурах бичгээ хэрхэн яаж сонгох вэ гэхээр эхлээд та бүхэн яг төвшин тогтоох шалгалт өгөх байгаа. За төвшин тогтоох шалгалт өгсөний дараа таны яг төвшингийн дагуу ном сурах бичгийг бэлдээд хуваар бэлддэг хүмүүс нь гаргаж өгдөг байгаа. Тэгээ өнөөдөр би та бүхэндээ 4 чадвар буюу одоо speaking, listening, writing, reading гэсэн 4 чадвараар яг ямар ном сурах бичгүүд үздэг талаар бэлдсэн байгаа. Ном сурах бичгийг танилцуулах гээд бэлдсэн байгаа. Та бүхэн холбогдолтой асуултууд байвал комент хэсгээр асуугаарай. Ерөнхийдөө бол яг төвшин тогтоох шалгалтын дагуу та бүхэнд номоо бэлдэж өгөөд за та тухайн номоо яг өөрөө хараад надад одоо хүнд байна уу эсвэл амархан байна уу ингээд энэ номноос суралцахад яг ямар байна гэсэн сэтгэлээ өөрөө хуваар зохиодог хүнтэйгээ юм эсвэл багштайгаа яриад номоо доод бүр нь ингээд солиод явах боломжтой байдаг байгаа. За жишээлх юм бол writing-ийн юм ном байгаа. College writing гэдэг би ерөнхийдөө бол яг дунд төвшөнд сурж байгаа. Дунд төвшний номнууд яг өөртөө байгаа номнуудаас та бүхэн танилцуулъя. Дараагийн лайваар бас бүх шатны төвшний номнуудыг бас товчхон танилцуулаад ерөнхийдөө ийм хөтөлбөрөөр ингэж заагддаг гэсэн мэдээллийг хүргэх байгаа. За жишээлх юм бол яг энэ номны хувьд гэх юм бол та бүхэн ингээд номтойгоо танилцаад за яг ямар сэдвийн дагуу ямар зүйл үзэх нь вэ? Энийг би одоо үзүүл ойлгохоор байна уу, ойлгохооргүй нү гэдэг сэтгэлээ багштайгаа яриад хэрвээ танд одоо хүнд санагдаад байвал яг энэ номныхоо доотлын төвшнийг сонгоод үзэх боломжтой. Хэрвээ хитрхи амархан уншихад одоо бүх үг нь ойлгогдоод байх юм бол номоо жоохон нэг төвшнөөр ахиулаад үзэх боломжтой. Сонголт бол яг нээлттэй байдаг байгаа. Тэгэхээр та бүхэн яг өөрийнхөө төвшөндөө таарсан эсвэл төвшнөөсөө жоохон дээгүүр ном үзэх сонирхолтой бол багштайгаа хуваар зохиодог хүнтэйгээ яриад тухайн үед нь зохицуулаад өөрийнхөө одоо тааламжид нийцүүлээд ингээд хичээлээ үзэх боломжтой байдаг байгаа шүү. За writing-ийн хувьд гэх юм бол ийм ном. За миний хувьд ингээд дунд төвшний ном хэрэг ингээд ерөөдөө харахаар өөрөө ойлгодог. Тэгэхээр яг энэ номынхаа дагуу үзээд эхэлсэн байгаа. За discussion буюу энэ speaking-ийн ном байгаа. За ерөнхийдөө би та бүхэнд яг агуулгын яг ямар хичээл үздгийг ингээд товчхон хэлээд үз. Жишээлх юм бол энэ speaking буюу discussion-ы ном дээр яг өдөрт нэг сэдв үзээд цаарчлаад тэр сэдвийнхээ дагуу багштайгаа одоо мэтгэлцдэг юм уу эсвэл мэдэхгүй зүйлээ асуун эсвэл багш нь яг ойлгохгүй байгаа зүйлийг ингээд speaking хийгээд ингээд маш дэлгэрэнгүй тайлбарлаад яг ойлгохтол нь ингээд сайн тайлбарлаж өгдөг байгаа. Жишээлх юм бол одоо ингээд advice гэдэг нэг сэдв өнөөдөр үзлээ гэхэд за хүнд яаж зөвлөгөө өгөх үү? За хүнээс авсан зөвлөгөөгөө яаж өөр хүн ингэж тайлбарлаж өгөх үү гэдэг яг л энэ advice гэсэн сэдвийнхээ хүрээнд одоо бүх төрлийн зүйлийг ингээ багштайгаа discussion хийх буюу одоо speaking хийж ярилцдаг байгаа. Маш их үр дүнтэй хичээлдэг байгаа. Тухайн нэг цагтаа энэ сэдвийнхээ хүрээнд бүх зүйлийг нээлттэйгээр одоо дэлгэрэнгүйгээр багштайгаа ярилцсан гэсэн үг байгаа. За дараа нь listening skill гэдэг. Ерөнхийдөө миний хувьд яг listening
маш муу ирсэн. Одоо тэгээд сар гаруй хугацаанд ерөнхийдөө лизингийн хичээл үзээд за мөн яг одоо тухайн 1 цагийн хичээл буюу 45 минутын хугацаанд яг тасралтгүй ингээд лиснийг сонсоод яг тэр үгээ би ингээд барьж чадсангүй ойлгосонгүй гэд багшаасаа асуухаар яг багш нь ахиж сонсгоод ч юм уу ерөөхдөө айгүй үр дүнтэй ингээд олон дахин сонсгоод бүр ингээд ойлголтол нь сайн сонсгоод тэгж явдаг байгаа. За лисингийн номын хувьд гэх юм бол та бүхэн одоо текст сонсоод ингээд асуулт хариултын дагуу бүглэн за дээрэс нь өөртөө ингэж нөхөж бүглэн за ойлгохгүй дахиж сонсно хэдэн ч удаа сонссон хамаагүй ерөөхдөө ойлгохтлоо л энэ дасгалаа ерөөхдөө ажилдаг тийм. За дараагийнх нь reading advantage гэдэг reading-ийн skill хөгжүүлэх ном байгаа. За энэ дээр мөн онцлогтой зүйл нь гэхээр мөн адилхан одоо discussion буюу speaking-тэй адилхан ингээд нэг сэдв сонгож аваад за энэ сэдвийнхээ хүрээнд мэддэг зүйлээ эхлээд багштайгаа яриад дараа нь энэ сэдвийнхээ дагуу нэг ийм текст уншина. Reading skill дээр нэг текст уншаад за мөн энэ текстээ ойлгосон хэсгээ багштайгаа ярилцаад текстийнхаа дагуу асуулт хариулт бөглөө. Дээрээс нь текстэнд гарсан одоо idiom expression юм уу онцгой тийм экспрешнүүд дээрээ ажиллаад тэр экспрешнийхаа дагуу бас өөрөө өгүүлбэр зохиогоод багштай хэлнэ. За багш нь зөв бурууг нь хянаад за чи ингээд буруу хэлээд байна ингэж зөвөөр хэлнэ ингэж одоо өдөр тутамдаа хэрэглэнэ гэд маш дэлгэрэнгүй зөвлөгөөг дор бүр нь багш нь хэлээд өгдөг байгаа. Reading-ийн хичээл явуулах юм бол аюу үр өгөөчтэй ерөөхдөө бүгд л хичээлүүд маш үр өгөөчтэй явагддаг. Reading бол яг онцлогтой юм шиг надад санагдсан. Яг тухайн үедээ мэдхгүй зүйлээ багшаасаа асуугаад мэдхгүй зүйлийнхээ дагуу өөрөө шинээр өгүүлбэр зохиогоод өдөр тутамдаа яаж хийж болох вэ? Яг өдөр тутамдаа яг яаж зөвөөр ашиглах вэ гэдгээ багшаасаа асуугаад тэгээд дор бүр нь өгүүлбэр зохиогоод тэрийгээ ингээд бусад хүмүүстэйгээ яг тухайн үед нь ингээд сурсан зүйлээ ашигладаг. Тэгэхээр яг толгойд хүний толгойд маш тийм хурдцтай, тогтцтой сууж өгдөг гэх юм уу яг дор нь ашиглаад явчихаар тэгээд дараа нь хэрэглэхээр нөгөө үгэнд нь ингээд ам дээр нь ороод ирнэ. Ингээд яг бодит харилцаан дээр хэрэглэхээр ерөнхийдөө шинэ үгч бай, expression ч бай, idiom буюу юм хэл зүгч бай ингээд маш хурдан толгойд тогтдог юм шиг санагдаж байгаа. Яг орчинд нь сурахаар тийм эдгээр чадваруудын номнуудыг үзнэ. Дээрээс нь за ерөнхийдөө ингээд дөрвөн чадвар дээр нь ийм дөрвөн ном скедулер буюу нөгөө нэг хуваар зохиодог хүмүүс нь та бүхэнд ингээд чадвар левелд чинь тааруулаад гаргаад өчнө. За энэс гадна та бүхэн энэ номыг үзэж явах хугацаанд танд ойлгохгүй дүрм гарч ирж болно. Тэгвэл тэрийг яг нийлтдээ багштайгаа хэлээд багшаа би яг энэ номон дээр гарч байгаа дүрмээ ойлгохгүй байна. Би дүрмээ үзэж болох уу гэд одоо багштайгаа ярилцаад тэгэнгүүт бас дөрмийн ийм номнууд та бүхэн сонгож үзэх боломжтой байгаа. За жишээлх юм бол энэ болохоор My Next Grammar гэдэг ном байна. За мөн Grammar Edge буюу одоо ийм граммар бүр ингээд дэлгэрүүлсэн ийм номнууд маш одоо өргөн сонголттой байдаг. Тэгэхээр та багштайгаа одоо оффис орж ирээд ингээд дөрмийн ном үзье. Надад миний төвшин таарахаар дөрмийн ямар ном байна гэдээ багштайгаа хэлэлцээд хуваар зохиодог хүндээ ингээд санал болгоод тэгээд дөрмийн номоо өөрөө сонгоод бас давхар хичээллэх боломжтой. Ерөнхийдөө яг суралцагч хүнд одоо ямар зүйл хэрэгтэй байна. Бүхэл асуудлыг ерөнхийдөө сурагчтай оюутнуудынхаа талд маш тийм хурдан шуурхай одоо шийдвэрлэж өгдөг. Ямар нэгэн одоо сурахад ямар нэгэн төвөгшөөх асуудал гарах зүйл ерөөсөө байхгүй. Та өөрийнхөө тааваар өөрийнхөө мэдхгүй юмыг ингээд сурахын төлөө бүх зүйлийг бол офисоос сэлээ сургуулийн одоо захиргаанаас мөнгө гэж хангаж өгдөг. Маш тийм үр дүнтэй сургалтыг өгдөг байгаа. За та бүхэн бас сэдвтэй холбоотой за мөн Филиппин улсад сурахтай холбоотой асуултууд байвал комент хэсгээр асууж болох байгаа. За одоо 3 сараас ерөнхийдөө хямдрал зарлагдаж эхэлнэ. За та сэлээ сургуульд суралцахыг хүсэх юм бол яг дэлгэрэнгүй мэдээллийг хувийн чатаар юм уу эсвэл Mass Academy гэдэг манай Монгол дахь төлөөлөгч газартай холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваад суралцах бүрэн боломжтой байгаа. За эсвэл Mass Academy офис дээр буюу Монголд байх офис дээр очиод
дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За мөн үнэ бодуулах боломжтой хэдэн сараар сурах уу, ямар хөтөлбөр сонгох уу, хэдэн үедээ өрөөнд байрлах уу гэдгээ хэлээд үнэ дэлгэрэнгүй бодуулаад авах бас бүрэн боломжтой байгаа. Ерөнхийдөө яг манай селийн сургуулийн хувьд гэх юм бол айгүй олон хөтөлбөртэй. За хөтөлбөр болгондоо таарсан яг олон төрлийн төвшний бүх төвшний номуудтай. Тэгэхээр номын хувьд гэх юм бол яг нээлттэй сонгож болно. Яг өөрийнхөө төвшин таарсан, өөрийнхөө сэтгэл таарсан тэр номнуудаа яг сонгоод багштайгаа хэлэлцээд хичээлээ тухайн номныхаа дагуу оруулах боломжтой байгаа. Ерөнхийдөө яг танд гаргаж өгсөн тэр тусгай хөтөлбөрийг та өөрийнхөө таалалд нийцүүлээд бас өөрчлөх боломжтой гэсэн үг. Энэ бол маш том давуу талтай. Хэрвээ яг өөрчилж болохооргүй тэр тухайн хэсгийг хуваарийн дагуу явах юм бол яг зарим хүмүүсийн хувьд зарим хичээл нь хүндтэй, зарим хүмүүсийн хувьд хэтэрхий амархан хичээл заагаад яг том жижиг тийм асуудлууд гардаг. Ерөнхийдөө ихэнх сургууль бол яг хөтөлбөрөө өөрчлөөд өөрийнхөө сэтгэл санаа таарсан хичээлээ багшаасаа аваад ингээд явах бүрэн боломжтой гэдэг нь маш том бас нэг давуу тал болдог байгаа PLEF-ийн суралцгын. За дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр би яг нэгийг харьцах нэг анги яг яаж хичээлэлдэг вэ? Багштайгаа хэрхэн ингэж харьцдаг вэ? Багшаасаа одоо хэрхэн яаж зөв буруу эсхийг асуух вэ? Ерөнхийдөө хичээл нь яг яаж явдаг талаар та бүхэндээ лайв хийж мэдээлэл хүргэе гэж бодож байгаа. Яг дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр яг нэгийг харьцах нэг багштайгаа хамт сууж агаад одоо та бүхэн бас асуулт асууж болно. Тэ яг ямар хэл сурахад яг ямар бэрхшээл байдаг вэ? Яг яаж хэлийг ингэж хурдан ганцаарчснаар ерөөхдөө үр өгөөжтэй сурах вэ гэдэг юм уу? Тэр талаар бас асуултуудыг та бүхэн асуух бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр бас комент хэсгээр лайвын доор комент хэсгээр асуулт асуугаад маш олон мэдээллийг авах боломжтой байгаа шүү. За өөр ерөнхийдөө хүмүүсийн голцоо асуудаг асуулт нь сургалтын чанар хэрвээ гэж асуудаг. Ерөнхийдөө тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Гэхдээ яг сургуулийн зүгээс өгөх ёстой бүх хичээлийн үг нь одоо өглөөнөөс ахуулаад орой 5 өнгөртөл ингээд бүх хичээлийн маш шахуу үг нь за маш тийм яг хяналтанд ор одоо сурна гэх юм уу? Одоо та хичээлээ тасалж болохгүй, заавал хичээлдээ явах хэрэгтэй. Яг уу өвдөж болно, өвдсөн бол яг өвдснөө хэлээд чөлөөгөө авна. Тэрнээс бусад шалтгаанаар бас хичээлээ таслах бол боломжгүй. Яг хичээлдээ суугаад бүх номсч бичгээ үзэж дуусгах хэрэгтэй. Тэр нь бол бас үр өгөөжтэй санагддаг. Яагаад тэгэхээр жишээлх юм бол Монголд ч гэх юм уу ямар нэгэн сургалтын төв зуухаар яг очсон ч болно, очихгүй байсан ч болно маш тийм
хяналтгүй одоо хяналт султай байдаг гэх юм уу. Тэрнээс болоод бас олон оюутнууд юм уу хэл сурж байгаа хүмүүс яг үр дүн гаргаж чаддгүй болов уу гэж яг миний хувьд бодож байгаа. Тэгэхээр яг энд болохоор та хичээлдээ заавал суух ёстой. Яг өвдөөд чөлөө авч болно. Тэрнээс бус шалтгаанаар бол хичээлээ тасалж болохгүй. Хэрвээ тасалах юм бол одоо бага хэмжээний ч юм уу тийм хариуцлага тооцдог ч юм уу ерөнхийдөө тийм хатуу байдаг нь бол бас үр өгөөчтэй юм шиг санагддаг. Тэгээ хүссэн үедээ хичээлдээ явал хүссээгүй үедээ ингээд хичээлдээ явахгүй байж болохгүй. Заавал хичээлдээ суугаал хичээллэх ёстой байдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө сургалтын чанарын хувьд гэх юм бол маш хурдтай одоо үр дүн гардаг гэж хэлж болно. Тэгээ ном сурах бичиг бол маш дэлгэрэнгүй, маш ойлгомжтой яг үлдэц сайтай гэх юм уу одоо үзэж байгаа одоо номон дээр байгаа сэдвүүдийн хувьд гэх юм бол одоо өдөр тутамдаа хэрэгэлдэг тийм үр өгөөчтэй одоо үлдэцтэй тийм агуулгатай байдаг гэх юм уу. Тэгэхээр маш үр дүнтэй сайн ном сурах бичгүүд яг ашиглаж сонгож заадаг байгаа. За мөн яг хичээлийн дундуурч гэх юм уу яг багштайгаа ямар нэгэн зүйл за өөр зүйл ярилцахгүйгээр зөвхөн одоо ном сурах бичгийнхаа дагуу хичээлээ бас шахуу хийх хэрэгтэй байдаг байгаа. Тэгэхгүй яг зарим оюутнуудын хувьд ингээд яриагаа чухалчлаад яриа яг хэл сурахад чухал л да. Гэхдээ яг бусад чадвараа бас хамт хөгжүүлэх нь бас хэрэгтэй санагдсан. Жишээлх юм бол ихэнх оюутнуудын хувьд ингээд reading-ийн хичээл юм уу, listening хичээл авахаар ингээд багштайгаа ярилцахыг чухалчлаад яг зарим хичээлээ дан speaking хичээл болгочоод байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол дөрмөндөө тийг заасан байдаг л да. Хичээлийн үеэр одоо чөлөөт одоо хамаагүй сэдв ярьж болохгүй тухайн хичээлийнхээ одоо үр дүн гаргахын тулд номныхаа дагуу одоо хичээлийнхээ зүйлийг ярих хэрэгтэй гэсэн тийм бас жижигэн дүрмүүд байдаг. Тэр нь бол бас үр дүн гаргахад бас нөлөөлдөг болов уу гэж миний хувьд харж байгаа. Тэгэхээр яг хичээлийнхээ цаг дээр хичээлээ сайн гэж мэдэхгүй ойлгохгүй зүйлүүдээ багшаасаа асуугаад тэгж явбал одоо сайн үр дүн гардаг ерөнхийдөө чанартай сургалт болж чаддаг байгаа гэж хэлмээр байна. За мөн хүмүүсийг асуудаг асуултууд тэгэхээр ерөнхийдөө хэдийн хугацаанд сурж ийж яг хэдэн төвшин ахих вэ гэж асуудаг. Ерөнхийдөө яг таны ямар хөтөлбөр сонгохоос шалтгаална. За дээрэс нь яг ерөнхийдөө манай болохоор 1-7 хоног юм уу 2-7 хоногоор экспресс хөтөлбөр гэж байдаг. Ерөнхийдөө Япон, Солонгос орны хүмүүс бол экспресс хөтөлбөрөөр айгүй их хамрагддаг байгаа. Маш шахуу хөтөлбөртэй өглөө 1-ээс 5 дахь хүртэл за мөн хагас цайндаа хичээлтэй байдаг. Маш шахуу хөтөлбөртэй. За ерөнхийдөө тэр хөтөлбөрийг сонгосон тохиолдолд одоо юу гэж хичээлийн бус цагаар гарах боломжгүй ч гэдэг юм. Ерөнхийдөө шахуу хөтөлбөртэй явдаг. Тэг үр дүн бол их сайн гардаг. Дээрээс нь хэрвээ та сараар сонгох юм уу эсвэл 2 сараар 3 сараар сонгохоос шалтгаалаад таны яг хэдэн төвшин ахих вэ гэдэг чинь тодорхойлно. Тэгэхгүй яг зарим хүмүүс яг 1 сар сураад яг хэдэн төвшин ахих вэ гэж тулгаж асуудаг. Тэр нь бол яг хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Жишээлх юм бол 1 сар сураад 2 төвшин ахсан хүн байхад яг 1 төвшин ахдаг хүн байна. Ерөнхийдөө хувь хүний өөрийнх нь хичээл зүтгэлээс одоо хичээлийнхээ дараа өөрөө хичээлээ тавтаад их суудаг ч юм уу эсвэл багш нартайгаа яг
чөлөө цагаараа их харцдаг ч юм уу, яг тийм хүний хувьд ч юм уу, яг 2 төвшин юм уу 3 төвшин захих боломжтой. Яг өөрийнх нь хичээл зүтгэл чармаалтаас шалтгаалдаг байна. Тэгэхээр яг тодорхой тийм тоо хэлэх боломжгүй байдаг. Тэгээ 2 сар сураад яг 3 төвшин, 4 төвшин агсан хүнж байдаг. Ерөнхийдөө янз бүр л байдаг. Тэгэхээр та яг ирээд сураад хичээх юм бол яг танаас яг өөрөөс чинь яг бүх зүйл шалтгааллах байгаа. Яг сургуулийн зүгээс гэх юм бол маш чанартай хөтөлбөрөөр хурдан, шуурхай, чанартай тийм сургалтыг танд өгөх байгаа. За өөр та бүхэндээ сургалтын чанар болоод за мөн сурах бичгийн талаар юм уу эсвэл яг бусад холбогдолтой зүйлүүдийн талаар асуух асуулт байвала. За миний хувийн чат руу юм уу эсвэл Mass Academy-ийн чат руу бичээд дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За мөн Mass Academy офис дээр очиод уулзаад яг сургуулаа сонгоод юм уу эсвэл яг хөтөлбөрөө сонгоод бүх зүйлээ сонгосны дараа үнэ бодуулаад бас дунджаар гаргуулах боломжтой. Тийм одоо ерөнхийдөө хүмүүсийн айгүй их чатаар асууж байгаа асуулт гэх юм бол яг хүүхдээ зуны амралтаар нь явуулъя. Яг хэр хугацаанд сурвал боломжтой вэ? Тийм яг орчин нь ямар вэ? Ямар хүмүүстэй хамт байх вэ гэд айгүй их ээжүүд асуудаг. Ерөнхийдөө бол зуны амралтаар нь яг та өөрөө хугацаагаа сонгож болно тийм 1 сар юм уу, 2 сар юм уу, 3 сар юм уу, эсвэл яг 1-7 хоног, 2-7 хоног, 3-7 хоног ч боломжтой. Тэгэхээр эхлээд хугацаагаа сонгоод ерөнхий англи хэлээ эсвэл хүүхдэд тусгай шалгалтанд бэлдэж байгаа юу тэрийгээ сонгоод яг миний хувийн чат руу бас хандаад яг дунджаар хэдэн төгрөгийн төлбөр болох вэ гэдгийг бодуулаад мэдэх боломжтой. Ерөнхийдөө зуны амралтаар айгүй их сургая гэсэн тийм хүсэлтэй хүмүүс холбогдож байгаа. Тэгэхээр яг таны хүүхэд яг одоо нэг хүнтэй өрөөнд юм уу эсвэл 2 хүнтэй өрөөнд оруулах өөр улсанд өөр үндэс одоо Солонгос юм уу, Япон юм уу, Тайван ч юм уу өөр үндэстний үнэтэй хамт байх уу тэрийг бас та сонгож болно. Эсвэл яг Монгол хүүхдтэйгээ хамт байх боломжтой эсвэл ганцаараа ингэж хичээлээгээд нэг ортой өрөөнд байх боломжтой маш олон сонголтууд ерөнхийдөө байдаг байгаа. Эсвэл та бүхэн бас Sela Mongolia гэсэн Facebook пэйж байгаа. За тийш ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваад за мөн чатаар нь холбогдох боломжтой байгаа шүү. За манай Sela сургуулийн хувьд гэх юм бол одоо 3 сараас эхлээд хямдрал зарлаж эхэлж байгаа. Тэгэхээр та бүхэн яг хямдралын үеэр холбогдоод за хямдралд хамрагдаад ирээд сурах бас боломжтой байгаа. Тэгэхээр Mass Academy-тэй мөн эсвэл миний хувийн чатаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваад ирээд суралцах боломж байгаа шүү. Маш богино хугацаанд маш үр дүнтэй сургалтыг танд өгнө. За ерөнхийдөө бол яг ирсэн хүн болгоо ингээд төвшин ахиад явдаг. Огт ярихгүй байсан хүн ирээд энд 2 сар сураад ингээд чөлөөтөө өөрийгөө илэрхийлээд одоо бүрэн санаагаа илэрхийлж гаргадаг болсон. Ерөнхийдөө маш үр дүнтэй
санагддаг. Яалтчгүй яг орчин чухал гэдгийг нь мэдрэгддэг байгаа. Одоо хэрэгжилж байгаа сурах ном бичиг зам уу багшийнх нь харьцаа. Багш нар нь бол маш тийм одоо англи хэл сурж байгаа үнийг ойлгоод сурцсан тий. Бүр ингээд тайлбарлаад ойлгохгүй л ингээд body language-ээр ч юм уу ингээд маш сайн тайлбарлаад бүр ойлгохтол нь сайн тайлбарлаж өгдөг. Маш тийм чанартай сургалтыг ерөөдөө ингээд олгоод сурцсан маш туршлагатай багш нар байдаг учраас та бүхэн яг ирээд одоо яг сурахад л өөрийгөө зориулаад ирэхэд ерөнхийдөө маш сайн үр дүн гараад явах байгаа гэж хэлмээр байна. Яг ингээд сурах гад та бүхэн яг Филиппин улсад англи хэл сурья гэж шийдсэн бүлэг маш олон зуух зүйл ч юм уу те яг юу бэлтэх вэ, ямар бэрхшээл гарах вэ ч юм уу те маш олон асуултууд гарч иж магадгүй. Тэгэх юм бол та бүхэн яг холбогдоод яг хувийн чатаар холбогдоод эсвэл мэйл бичээд ч юм уу маш дэлгэрэнгүй мэдээллийг бол авах боломжтой. За өнөөдрийнхөө лайвыг ингээд дуусгая. За дараагийнхаа лайваар та бүхэнтэй яг нэг эртхэн нэг багштайгаа хамт за яг таны хүссэн асуултанд бас хариулаад ерөөдөө сурах талаар тий давуу талууд нь юу байдгийг хэрхэн яаж хичээл нь явагддгийн талаар та бүхэндээ мэдээлэл хүргэх байгаа. Тэгэхээр та бүхэн дараагийн 7 өдрийн 2 дахь өдрөө за миний лайвын доор коммент хэсгээрээ хүссэн асуултаа асуугаад яг сургалт нь яаж явагддаг талаар мэдээлэл аваарай.